Бэж. Би ядын танаар хэлээ заяа. Би ингээд сая 10 асуулт хариулт гээд нэгээс 10 хүртэл асуулт гээд тавьсан байсан шүү дээ. Одоо тэрийг одоо ингээд погтолчоод пилчээд тэгээ дараа нь ахиж хийсэн болохоор та нар уучлаарай. Манай дүү одоо ядраад уцаа үдж байгаа юм байдал нь энэ аахгүй. Бид хоёр анхнаасаа бол ийм альчуур заяа толгойд үзчих заяа. Цэнхэр баг Цэус хэрэглэн цэнхэр баг гэж тоглосон хүн. Тэгээ энэ манай хажууд дүү байхгүй улаан баг болгочихсон. Тэгсэн чинь би ингээд гинэд ингээд альчууртаа ороход ингээд халцаа харагдчихсан байхгүй юу. Тэгэхээр нь бэлцээ. Нэг манай дүү амин хүүш харагддаг заяа. Тэгээ би танарт одоо үгүйс тайлбарлах юм дээ. Энэ цэнхэр одоо энийг ингээд буучих байсан. Тэгээд болоогүй. Тийм ер нь бол манай дүүгийнх амар урт альчуур байгаа. Минийх бол жоохон альчуур. Ер нь бол бид нар дүүтэйгээ нүүр фотог хийсэн. Тэгээ бас энэ манай энэш үү. За манай анаа манай доохгүй юм хийх гээд байна. Харж байна. Өнөөдөр бол ингээд жоохон юм хийчихье. Бабагаад ичгээ. Абад бид авсрээ. Надад авсрээ. Тэр нь өнөөдөр амттай бэлсийг хийгээсэн. Өнөөдөр дошоог халаах юм. Оо ямар гоё. За ама гоё юм нахаа. Жижигнэр лавцсан сууж жоохон нэрдэг байгаа. Ий бол жоохон гахаа. Манай дүү бол ямар гоё. Даадаа. Өвөж насахгүй. Ингээд таалагддаг байсан байхгүй юу гоё. Машин болов байна. Үлдэнэ. Бэнэнд. Ашиглас нугаагүй. Жохны шилжээ. Амар илээ. Ингээд би коллегийг авдаг.
Бид хоёр ер нь бол хувааж байгаа. Халаад амин зүгс тавьчихсан шүү. Ой. Ати өөрөө явахад намайг идээд байсан шүү дээ. Бэт. Ийм юм аваад ирлээ. Нэмийг айгүй гоё гэсэн заяа. Тааштай би яа энэ арвас хэдүүхүү бэдэ дөрөнд 10-аас 6 жоохон яхаа 4% нь бол би ичлээ шүү дээ. 4% нь би ичлээ шүү дээ. 10-аас 6 өгсөн шүү дээ. Тэгвэл саяны 3-нд 10-аас 9.9. Йоо, бидний гол уйлда би үдэрсэн шүү дээ. Дайнад энийг өгөхгүй. Ер нь бол манай энэ гомн идэх гэж байна. Тэгэхээр гонороо би энийг зөндөө. Юу болоод байна? За тавтасынхаа нэрсээрээ хэлэхүү. За. Өнөөдөр мэдлэг их онцгой бичлэг болсон байх гэж бодож байна. Та нар унтахаасаа өмнө шүдээ угаад, нүрээ угаад, тавтай сайхан нэрсээрээ баяртай. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа.